хөгжим хүнийг өөрчилдөггүй, харин дурсамжийг санагалзуулдаг. Түүний хөгжмийн нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт 10 жилийн гинэн цагаахан дурлал эсвэл хизээч бүтээгүй анхны хайрыг тань санагалзуулж магадгүй шүү. Ингээд нэвтрүүлгийнхаа эхэнд өнөөдрийн дугаарт ямар мэдээлэлүүд багтж байгааг хамтдаа сонирхоод нэвтрүүлэгтээ орцгоё. Түүний хөгжмийн нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт клип реакшн Pop Diva дуучин Алтан цэцэг. Онцлог артист Акбута. Монголд хит болж байгаа шилдэг 10 дууны жигсаалт. Түүний хөгжмийн нэвтрүүлгийн кино шиг клипүүд хэсэгт Pop Diva дуучин Монгол улсын гавьяа жүжигчин Алтан цэцэг ихч маань оролцож байна. За таны энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. За хоёулаа өнөөдөр таны хит болж байсан тухайн цаг үедээ бас нийгмийг шууруулж исэн 3 клипийг сонгож авсан. За тэгээд үзэхдээ бэлэн үү? Билээ. Мэдээж гоё дурсамжаар аялгаж байгаа болохоор гоё санагдчихэв. За хоёулынх нь эхний үзэх клип бол Сэрүүн зүүчиг амьдрал гэдэг дуу буюу Бооцоо жүжигийн дуу. Тэгээд энэ чинь 2002 оны дуу. Манай Монгол Улсын төрийн сайд Ошоо Сойрхолт хөгжмийн зохиол Чанцан Аруугаан. Монголын хамгийн анхны маркетингтай жүжиг гэж ярьдаг гэсэн улсын драма эрдэмэд театрын нэг өсөндөө одоо нөгөө зах зээл рүү орж байгаа үеийн жүжигийн одоо анхныхан дууг би бас дуулсандаа айгуу гоё түүхэн үйл явдалтай. Тухайн үедээ нөгөө надад нөгөө Lady Two-ийн захирал одоо ч гэсэн Lady Two-ийн захирал лавгад болгоно гिचгээд одоо бас мундаг ихч үүдэг тийм санал тавьж ирсэн байхгүй. Энэ жүжигийн дууг дуулаад энэ одоо энэ ийм гоё жүжиг гарч байна. Жүжигийн дуу дуул гэд. Тэгээд уулзаад Чанцан Аруугаан одоо мэдээж иргэдэр том агуу хөгжмийн зохиолч хүний дуу дуулна гэдэг бол бас нэр төрийн хэрэг. Энэ чинь өөрөө гүр азар ахын бас шүлэг штэ. Тэгэхээр мэдээж гүрэн ахын шүлэг гэхэр чинь тий. Тэгээ гоё үхтэй. Йоо тэгээд 3 дугаар адгийн үгийн хүмүүс ингээд одоо болтол ярьдэн штэ. Тэгээ сонирн байна ингээл шууд ингээд эн чинь одоо нөө Чингэлтэд өөргийн эргүүлжүүлэх дээр очиж авахулж ирсэн. Эхний сцен. Тэгээ энэ клипэнд маань тоглосон жүжигчин Эрдэнэ Тогтхоох бол Монголын ард түмний маш хайртай тийм мундаг авьяаслаг том жүжигчин тий. Говийн зэрэглэг киноны захирал агшин дүрээр хүмүүс мэддэг. Тэгээд ийм том гоё жүжигчин ахтаа бас тухайд айгүй сүрдэжсэн ягаад чигээ харсаж айгаал. Тэгээд нэг айгүй хөвчлөлтэй юм. Одоо энэ клипэн дээр нөө юу яаж байгаа вэ? Нэг өөртөө нэг таараагүй нэг томтцсон дээл өмссөн. Тэгээд энэ айлд очиод ингээл тоглоод Эрдэнэ Тогтхоох маань гэхдээ бас жоохон залуухан байжээ тий. Тийм байна. Тэгээд Эрдэнэ Тогтхоох жүжигчнийг би бас баг байхдаа Гранд хамтлагийн амьдрал гэдэг дуун дээр бас их үздэг байсан. Таны дуун дээр ч гэсэн одоо яг ингээ үзсэн бүр яг баг нас харагдаад байна л та. Тэгээд 2002 он гэхээр чинь 24 жил болсон ба шүү дээ. Цаг хугацаа ямар хурдан юм бэ? Тэгэхээр та өөрийгөө харахтаа амар залуухан байсан. Уус тэр хараа нэг томцсон болгоо ус. Гэхдээ энэ клипийг гарсан дараа нэг жоохон шүүмж өрнөсөн л дөө. Яг тэгэхээр тухайн үед одоо уран бүтээлчд манай анхаараагүй мөн. Монгол тэл хувцастай мөртөө нөгөө хиймэл сармустад гэсэн чинь өө ийм тий амар ингээд нөхөртөө ингээд нөхрийгөө ингээд шоронд очиж эргэж байгаа муу та. Тэгээд тэгсэн чинь ингээд уйлаад ингээд тэгэл тийм байгаа зү тэгсэн чинь ямар сармустаа мөртлөө дээл болгоотой ингээд шүүмжлээд. Гэхдээ тухайн үед бол хүмүүст маш их таалагдсан. Дуу нь өөрөө маш гоё дуу. За интерестэй айгуу тий. За яах нэ? Одоо яг агсанд болох. Тэгээд ер нь л ингээл бас хүчрхийллийн амьдрал тухайн үед нийгэмд ч гэсэн ингээл байсан байхгүй. Ер нь арх гэдэг зүйл яг юу юм бэ? Архинаас болж маш олон хүмүүс гэр бүлээсээ хайртай хүмүүсээ гомдоож юм. Тэгэл ерөөсөө ингээл тэр амьдралыг үгүй хийж байгаа тийм л дүрслэл байгаа. Одоо ингээ үзэж хахад тойрлог гутал шидэж байна. Энэ нөхөр бол ер нь бас нэг юм шиг бас нэг офис ажил хийх юм шиг байна. Цагаан цанцтай. Амар ууртаа орж иж байгаа сте тий хамаг уур уцаар бүх бухимдлаа гэр бүл рүүгээ гаргаж байгаа. За тухайн одоо Дэнжин мянган зах гэ ярих юм бол тий хороолол дөнгөж ингээд хоёр тал руу ингээд одооны дэлгүүрүүд чинь ингээд ийм тохиролцооны дэлгүүрүүд гэдэг ингээд яг дэлгүүрүүд үүссэн байсан. Тэр дэлгүүрүүдэр ингээд явж байхгүй юу? Нэг хоёр эмэгтэй ингээд хоорондоо ярьж байна. Амар их сонирхолтой. Нөгөө татдаг хүмүүс явж байна гэсэн чи айгу юу гэж ярьсан гэж гэсэн чи нэг хүүхэн ингээд л ста ингээд бараагаа гэсэн. Мус харамнуудстай нэрэ архивчаал орж ирэлцээ цохот авдаг гэсэн. Үнэн бицтэй гэж ярьсан чи би бүр ичээ. Би ч дөнгөж нөгөө гэр бүлтэй болоо удаагүй ингээд бүр ингээд амар шоконд ороод ичээд жоохон санаа зовоо. Тэгээд дээрэс нь би бүр ингээд
одоо нөгөө тэр үеийн уран бүтээл тэгж гоё хүмүүсийн те зүрх сэтгэлд бүр ингээ хүрсэн бүр яг үнэн бодтой гэдэг клипний зарим үйл явдлыг үзээд тэр манай ээж рүү уцчихсан түүх идэг байхгүй охин чинь ингээд буруу замаар орох гэж байна. Яагаад юм нүцгэн шалтан дуулж байгаа болиул наадгаа мадгаа гэл те. Одоо тэр үеийн нийгмийн ингээд хүлээж авж байгаа реакшн амар гоё янз янз байсан баг. Мус юмнуудтай орж ирэл цохол авдаг юмстай үнэн мэдтэй гэдэг юм ярьж би бүр ичээд тэр үйл явдал одоо айгүйх орж ирж байна. Тэгээ би одоо энэ эрүүл жүлгийн байранд ороод амар муухай өнөртөөс нэг л сандгийн. Тэгэл анх удаага бараг цочирдол энэ хаанаас ирүүлж энэ Чингэлтэй дүүргийн ирүүлжүүлэх байсан гэж би санаж байна. Нэг амар хүйтэн тэгэл би бүр ингээ айгу сонин санагд яана би энэ дотор одоо ингээд яах юм бол гэсэн чинь эндээс бас нэг юм эхлэхэд жүжигчдэр айгу бахархсан. Одоо мэдээч миний хувьд бол 2002 онд гарч исэн жүжигийг бол үзэх боломжгүй. Би одоо насанд хүрэхэд хаа байсан. Жоохон байсан. Тэгээд боцоо жүжигийн одоо харан хамтлагийн дууны клипийг бас санахлаа. Ер нь шал өөр утга санаатай өөр жүжигчтэй тоглолцсон байдаг. Тэгээд таны энэ дууг бас харахаар айгу шал өөр зохиолтой байгаад идэг. Уг жүжиг нь одоо бас яг юуны тухай гардаг гэсэн юм болоо. Үнэхээр маркетинг бол үнэхээр тасархай юм аа. Ер нь бол яг жүжигийн үйл явдлыг бол бас л тэгэл яг одоо нөгөө тухайн жүжигчд манай ганц цаг гарч ирж исэн, Амгалан Баатар гарч ирж исэн, Сувдаагч байсан. Тэр үеийн жүжиг одоо нөгөө маркетинг хийж байгаа гэдэг утгаараа энэ жүжигч одоо энэ клип нь те арай өөр үйл явдлуудыг харуулж байгаа. Одоо чи Санжин Антигоно гэж жишээлхэд миний ингээд бас нэг жүжигийн л байдаг шүү дээ. Үзэхөө те. Тэгэнгүүт Антигоног ингээд бодхолоор бас тэр клипний үйл жүжигийн үйл явдал шал өөр одоо энэний тухайлал энэний тухай гэхгүй ингээд шал өөр байгаа сте те. Одоо Санжин бооцож жүжигийн нөгөө дуун болохоор ганц цэг нөхөртөө тэгснэ ингээд ажлынхаа ширээн дээр орж ирээ суугаад байдаг. Тэгээд нөгөө би одоо ингээд тэр ихтер мөлмөрлөн тэр харж марж байгаас амар төвтөрхтэй тий. Би бараг жоохон бахтай тэрийг үзээ уйлдаг байсан. Тэгэхээр миний одоо энэ жүжигийн үйл явдал болохоор ингээд сэтгэл дундуур амьдардаг гонигтай өрөвдөлтөй эмэгтэй дүрдэл би тоглосон байна. Тийм байна. Одоо тэгээд зохиол нь клип нь өөрөө яг яаж дуусаад байна гэхээр нөхрөө эргэлээ тэгэл ер нь буцлаа нөхрөө болж байгаа эмэгтэй хүний амьдрал энэ бол ингээд цэвэр эмэгтэй хүний тэр зовлонт амьдрал ингээл дуусахгүй л үргэлжилж байгаа. Тэр дээргүй энэ хүн ингээд задуулсан ч гэсэн ингээл нөхрийгөө ингээл хэрвээ уучлахгүй биш уучлалцаа очсон. Тэгэл уйлал ингээл аргаа харцал эмэгтэй хүн байгаа байхгүй юу? Тэг бас дээрэс нь сэтгэл зүрхээрээ одоо ингээд бас харуулж штэ. Тэгэхээр хүмүүс өөрсдөө үзээд ингээд айгу олон зүйлийг өгүүлж байгаа байхгүй. За тэгээд алтайч Сэрүүн зүүчиг амьдрал дууны клип бол яалцчихгүй манай түүний хөгжмийн нэвтрүүлгийн кино шиг клипүүдэд одоо 100%-аар орох хэвээр клипүүд энийг байлаа. За хоёулынгийнх нь дараа үзэх клип бол сая дурдсан Антигоно. Антигонод болохоор манай төрийн сойрхолд хөгжмийн зохиолч балхаж байгаа юм аа. Дуу. Тэгээд Антигоно жүжигийн доо манай хасарж байгаа гэж нэрлэгдсэн. Тэгээд жаргалсан хах маань эхнэр нь урнаагч, уран чимэгч хоёр маань хоёр мундаг гавьяатууд маань хийсэн жүжиг. Жүжиг чинь ингээд ганцхан өдөр тоглодгоо ш 7 хоног. Тэгээ энэ жүжиг дотор би өөрөө орж тоглосон. Айгу гоё. Тоглолт нь юу гэхээр би яг эцсийн момент буюу яг ингээд жүжиг дуусаад тэр хаан авда цааслуулаад энэ бас аюу гонигтай охины түүхэд бүтсэн байхгүй юу. Антигоногийн тэр ингээд одоо нэгсэн одоо тэнгэр рүү явж байгаа тэр дүрийг би харуулж би ингээд харцаагаа натаач дүүрэн хорвоо би харц дээгүүр амг бартам удаан амьдрмаар бай гэл тэр тэгтээ үнэхээр гайхамшигтай. Яг энэ бол үйл явдлыг болсон бодит түүх юм билээ. Хэрэгчлээний төлөө ингээд хаан эцэгтэй цааслуулах хүртлээр тэр юу туулсан баг. Яг тэр дүрийг би гаргаж бууж ирж байгаа байхгүй. Тэгээ хүмүүс Антигоно гэхэр юу юм ягаад Антигоно гэдэг байгаа ингээл энэ дуу гарсны дараа айгүйх асуудаг байсан. Тэгээд ер нь энэ дуунд дуртай бас хуучны гой дуунууд сонсдог л та. Тэгээд Антигоно гэж нэрэл яг таныг ингэж тайлбарлаж өгөөгүй бол үнэхээр бас мэдгүй хэмээрээ үлдэх гэж. Хамгийн анхны хүн маань гараад 5 онд нэлийн бас мэралтсан дөнгөж ээж болцсон. Дөрөвгөө охин шиг л харагдаж штэ. Урнаа ихч бол бас гоё жүжигч штэ. Би одоо танаас яг энэ клипийн бас асууя л та. Хормайх гэж агаад цухтаач уу? Энэ бас ингээд хоёр үйл явдал харуулж байгаа байхгүй юу? Одоо цаг хугацааг харуулж штэ. Анзаарч байна. Эхлээд энэ ингэнгүүт хэдхэн секундын өмнө ийм үйл явдал болох байсан бол хэдхэн секундын дараа юу болж байгаа гэд ингээд хэрвээ өөр цаг үе бол ингээд янз янзын хүний ингээд учрал тохиол гэдэг үү. Тэгээ одоо хурнаасаа цухтаагаад
өөрийнхөө жинхэнэ нөхрөлөө ирээд байгаа юм шиг одоо би аль тэгж ойлгохдаг. Энэ нөгөө тухайн үед нөгөө бас л нөгөө G-Entertainment гэдэг манай рок мөсөх ах гамбол ах нөгөө Хэрэг Баатар 341 фракцээс ш энэ гурвын хийсэн клип л те. Хэрвээ энэ юунд суугаг бол одоо энэ жагайх одоо ийм шал өөр болсон байгаа сте. А түрүү нь болохоор бүр ингээд шагал багал аваал те. Цагдаагийн том хурандаа болсон байсан бол ингээд хүний амьдрал юу ингээ ихшин зуур ингээ одоо цаг хугацаагаар ингээд ямраар л бол ямраар өөрчлөгдөж болдог гэдгийг л харуулсан үүтэй байгаа байхгүй юу. Би зүгээр дотроо тэгж боддیں۔ Яг юм гоё зохиолтой кино шиг юм зохиолтой тэр үед ер нь ингээд айгүй их юм эрэл хайгуулын уран бүтээлийн эрэл хайгуул уран бүтээлийн санаа гэдэг бол маш баялаг байсан юм шиг надад санагддаг. Тухайн үед чинь ингээд одоо энэ өөр болсон байгаа сте. За одоо үйл явдал давтагдаад үйл явдал гээ явуулчихлаа. Тэг явуулцсангууд ингээд өөр болчихж байгаа зү тий. Өөр эмэгтэйдээс очлаа штэ. Нөхөр нь мистэйс очоод. Энэ болохоор ингээд амьдрал хэвээ үргэлжлээл явж байгаа сте. Түрүү ингээд тааралдаал байжсэн ингээд зүгээр явчихж байгаа сте тий. Та хаяа тэгж боддгоо. Энэ хараа бүр лам болцсон гэж байгаа сте ингээд тий. Машинтай хайлт шүргэлцэхэд эсвэл нэг муу юм тохиолдоход 5 секундын үе байсан бол гэж би хаяа боддөө шүү дээ. Яг үнэ. Тэгэхээр хүний амьдрал ингээд хормын дотор өөрчлөгддөг тий. Хормын дотор бүх одоо үйл явдал дээр энэ ингээд өөр байгаа үстэй. Сая энэ хоёр чинь тасаасан тий. Тэгсэн чи одоо зогсохгүй. Араас нь тэгсэн чи ингээд тараа. Ингээ үйл явдлууд ингээд айгүй хормын дотор бүх юм ингээ өөрчлөгддөг гэдгийг л харуулсан. Тийм л хэлбэлтэй харуулсан. Зүгээр хормоо хийчих болохгүй мó да. Тэг хормоо хийчихэж тий. Энэ залуу тэр Google очиж шít энэ залуусаа ямар оролцсон байсан мэт гэсэн чи одоо болохоор зөв зүгээр өгтөж аав гэж гэдэг юм уу ингээд миний амьдрал хитгэн ихшний дотор л өөрчлөгдөн хувир тий. Хотод ийм шар такси яасан ч олон байдаг үсэн. Тэр нөгөө одоо чи цонхных нь юуг нь харалта гудамжны ингээд одоо тэр хайсуудыг хар тарьсан моднуудыг хар тэгэл айгу өөрчлөгдсөн байгаа сте тий бид нар л өөрчлөгдөхгүй байна болохгүй байна гэдэг боловч бүх юм айгу өөрчлөгдсөн л байгаа байхгүй бат маань их гоё бөглөөгөө сайхан байжээ бөглөөгөө ямар ч бөглөөг байсан шүү ямар ч төгжрөл байхгүй за Антигона клипний нэг иймэрхүү байлаа гэж за хайртай утсан бисбен заяа гэдэг бас миний та гоё урмтай байна. За хоёлаа энийг үзье. Манай Зол 2 гээд найруулагч байдаг. Зол 2 найруулагч маань клипийг хийсэн. Монгол Улсын урлагийн гүйцэтгэлтэн Хатанбаатар хөгжмийн зохиолчийн хайртай утсан бисбен заяа гэдэг энэ одоо дуу. Бас одоо кинон өөрөө энэ манай Наран Саланго жүжигчин тий. Бас л манай алдартай жүжигч тоглосон кино. Энэ болохоор дохтой эмэгтэй хүний тухай. Айгуу сонир. Өөрийнхөө аавыг танихгүй. Тийм би харин тэр кино мөн үү биш үү гэдэг үзээд аавыгаа танихгүй тэгээ аав нөгөө бас охиноо танихгүй байж байгаа. Дурлцсан. Одоо энэ эмэгтэй ингээд өөрөө ингээд охиндоо ингээд аавынхын тухай хэлээгүй. Тэгээд энэ охин өөрөө ингээд зүйлдэ аавтайгаа ингээд бараг юм янаг амаргийн холбоотой болгож ирсэн гэдгийг мэдрээд бүр амар хямраад тэгээ шууд бас буцаж байгаа. Бас л орчлонгоос буцаж байгаа. Манай ээж айгу загнаад идэгсэн намайг. Чи одоо яагаад ийм муу ёртой юм дандаа дуулж ийм клипэнд тоглож идгийг бол наадхаа гэл гоё ийм ардын дуу муу дуул гэж цагнаад идэгсэн. Тэгээд энэ өөрөө бас их гоё дуу штэ. Одоо болтол бас хүмүүс айгу сонсдог. Даваад орж нэг зэмлүүлж ирсэн яг сандгийн. Юу гэхээр дуулсаар буцлаа, уйсаар буцлаа гэдгийг би үгийн засчихгүй юу. Дуулсаар суун хүн болгоно чи ингээд дандаа л нэг үхэл хагцал орчлонгоос буцаж байгаа дандаа нэг үл бүтгэдэг дуулаад байна гэхээр нэг тэр үед нэг ягаад чи нөгөө студид ороод дуучин чи дуулдаг штэ дуулсаар буцлаа гингүүд дуулсаар суунаа гингүүд өөрөө сайдаг байхгүй тэгсэн чинь миний шүлгийг зохиолд ингэж гар хуруу дурдаг хүн байхгүй шүү. Гэтэ яг би ч ам зөвшөөрчий гэд надад айгүй зөвшөөрлөгөө да. Тэгээд энэ дуу бүтсэн тийм төвхтэй. Жүжигчин Наран Саланго яасан хөөрхөн болгож таны хацар бацараас яах гэдэг юм бэ? Яах хөөхгүй байсан байгаас өө энэ гар мар ямар нарийнхан байсан. Энэ тухайн юм бодолт ерөөсөө л нэг юм байжээ те. Тэгээд тэр үед чинь амар тод оруулаа будаад хөмсгөө тасараар бодлоо. Үсээс ерөөхдөө нэг юм шартуу бас байвал ерөн гоёдоо ордог байсан. Стен хараа тийм. Ямар ч химис сормос гэдэг байхгүй. Энд чинь 2002 оны дуу байхгүй юу? Тэгэхээр би ингээд бодглохлоор 2002 он, 2 одоо 3 он ингээл ер нь энэ онуудад 2007 энэ гэл яг эдгээр жилүүдэд би яг энэ кино жижигэн доонуудыг бас гоё тухайн яг ингээд гарч ирж ирсэн
кино жүжигийн дуунуудыг дуулж дандаа нэг хэсэг чинь бас зөвхөн кино жүжигийн дуу дуулдаг дуучин шиг л бас айгүй үнэлэгдэжсэн тийм цаг үе маань л харуулж байна л да. Наран Солонгоо айгүй сайн жүжигч юм тий. Тэгэхээр аавтайгаа ингээл аавыгаа танихгүй. Шал балаа юм аа. Гэтэл Хүмүүс ч нөө киног нь үзэгүүл тэгэл дуунд нь оролцсон тий. Киног нь үзэг хүмүүс зөндөө байдаг баха. Тэгэхээр нэг үзээрэй гэж би бас хэлмээр байна. киног нь бол би том болсон байна үзсэн шүү. Үзсэн үү тий. Тэгээд тэр үеийн одоо чи энэ байр сууц тий, орц хүмүүсийн өмссөн хувцас, телевизийн захирал байсан Нинж Жанц гэдэг одоо бүсгүй энэ талаачиг надад зарж ирсэн шүү дээ. Одоо миний нөөсж байгаа ногооны тухайд бүр амар гоё юм балаач бүр ингээд тэр үедээ баг айгаа ховрын тийм балаачиг надад өгч ирсэн. Одоо бас ингээ харахад бол нөгөө коктейл дрессер хүү юм уу да тий. Тий одоо нөгөө тухайн үедээ нөгөө айгуу гоё. Тэгээд Нинжээ надад энэ өгч ирсэн. Уран бүтээлчид маш олон клип одоо тайзан дээр бас гардаг тий. Тэр болгон дээр хувцас давхцуулахгүй байх асуудал юм. Яг үнэн маш их гардаг болов гэж бодож чинь тий. Хувцсны асуудлыг бол бас найзуудаасаа одоо бас ингээ зээж тийштэй одоо ингээ тухайн үед чинь ингээ тий тухайн үед чинь ингээ уралдаан тэмцээнд орох тий нэвтрүүлгэнд орох. За тэгэл клип тайзан дээр гарах ингээ юмаа давхцуулахгүй гал ингээл тий. Тэгээд энэ эмэгтэй дуучдын хувцсны тооног үзсэн байдаг баха. Би л авдаг нэг айгу мундаг үздэг өндөө зүсэн чи хувцсны чинь тоог үзсэн байна багсаг гэж загнуулсан шүү дээ. Тэр яг үнэн баг гэж бод би. Угаасаа бид нар ч бас мэрэгжлийн дуучд гэж явдаг. Гадаа өмсч явсан гуталтайгаа тайзан дээр гарч болохгүй. Энэ бол өөрөө ингээд дүрэн байсан баг. Хууль урлагчин нүрээ тухайд маш чанга байсан шүү дээ. За манайхан тэгээд клипүүдээ дахиж үзээд одоо бит хоёрын ярьсан тайлбаруудтай хоршуулад тунгаагаарай үзэгчд маань тэгээд кино шиг бүтсэн юм түүхтэй сайхан клипүүдээ надтай хамт суугаад үзэж бас тайлбарыг нь үзэгчд маань хүргэсэн алтайчтай маш их баярлалаа. Одоо энэ сайхан клипүүд шиг нь цааш-цаашдынх нь уран бүтээл нь халгиж цалгиж явах болтугай. Баярлалаа. За ингээд гоё он цаг хугацаагаар аялж уран бүтээлийн тий аялал хийж дурсамж түүх дээрээс нь маш одоо бас уран бүтээлчийн он цагийг өгүүлсэн юм гоё нэвтрүүлэгт орсондоо маш их баяртай байна. Танай хамт олонд уран бүтээлийн амжилт хүсье. Тэгээд дөнгөж шинэхэн он гарч байгаа учраас 2026 он танай одоо хамт олонны хувьд нэвтрүүлгийн хувьд маш олон сайхан уран бүтээлийг бас өгүүлж хүмүүст бас олон зүйлийг өгүүлсэн юм сайхан нэвтрүүлгүүдийг хийх болтугай гэж бас ерөөё баярлалаа. Казак хэлэнд ак гэдэг үг цэвэр ариуныг бэлэгддэг бол бота гэдэг үг ботхыг илэрхийлдэг гэж шүү. Харин энэ хоёрыг нийлүүлвээс дуучин ак бота. За сайн байна уу би ак бота. Тэгээд телевиз үзэж байгаа нийт үзэгчтэй энэ өдрийн энэ цаг мөчийн гал халуун мэдээ хүргэе. Ингээд дуу бит тэр өнгөрөөсөө 20 жил гэдэг шиг яг тасралтгүй уран бүтээлээ хийсэн бол нэлээд олон жил болох байлаа. Тэгээд 2009 онд анх хамгийн анхны одоо дууны тэмцээн болсон Universe Best Songs наадам 330 дугаартай Акбута залууч байлаа. Тэгээд ингээд гоё авьяас бэлгээс ороод бас өөртөө амьдралынхаа дурсамжийг бүтээхээр оролцож ирсэн. 2 жил 2011 он хүртэл уран бүтээл төрөвж агаад тэгээд ер нь Европын Австри улсыг зорьсон. Би өөрөө Латин Америк урсгалд аягүй дуртай. Хоббигоороо ингээд яг бусдад хүргээгүй өөрөө хувьдаа 1-2 дуу хийжсэн. Тэгээд ер нь яг ойр ойрхон Монголд ирдэг. Ойр ойрхон Монголд ирэхлээрээ бас энэ тэнд одоо баяр тэмдэглэлт үйл ажиллагаанд урилгаар оролцдог байгаа. Австри улстай бас яг нэг үндсэн 3 бааранд дуулдаг байгаа. Австри болохоор өөрөө хөгшин Европ те. Европ тийм болохоор мэдээж өндөр настай хүмүүс маш байдаг. Тэгээд миний болохоор дуулдаг баарууд гэхэлэр дандаа яг нөгөө жоохон настай хүмүүс ирдэг. Настай хүмүүс ирдэг учраас би болохоор өөрөө дандаа 70, 80, 90, 2000-ад оны одоо Итали, Испани, Франц, тэгээд Орос, тэгээд англи хэл дээр дуунууд дуулдаг. Дандаа л нөгөө дэлхийн хэмжээний одоо ламбада ч юм уу эсвэл одоо макарена ч юм уу нэг тиймэрхүү хүмүүст хүрсэн тиймэрхүү дуунуудыг дуулдаг байгаа. Зөөгч хийдэг. Европод тэгтээ бас ингээд амралтын өдрүүдээр ингээд бас туртай зүйлээ хажуугаар нь хийж байгаа учраас аюу гоё байгаа. Би ямар ч юм мэрэгжлийн багш төр ч юм ерөөс юм авч байгаагүй. Зүгээр багасаа л нэг дуулах туртай нэг угаасаа л
бага наснаа бүгд л дуулах дуртай, бүжиглэх дуртай тий. Тэгээ би ч өөрөө багын тал талын авьяастай охин байсан. Гэтэ ямар ч том урлагаар ерөөсөө нөгөө мэрэгжлийн яг эзэмшээгөө хүмүүлийн ухааны сургуулийг төгссөн. Тэгээд орчуулагч мэрэгчлэр тэгээд мэрэгчлэр ерөөсөө ажиллаагүй. Тэгээ би одоо л би өөрийнхөө хоолыг яг ингэж ямар одоо юу гэдэг жанрын ч юм уу ямар одоо яг төрөл жанр нь яг юу гэдгийг аалт юм уу баас юм уу гэдэг ч юм бидний бас мэддгүү. Тэрийг бас урлагийн хүнээс ч би асууж байгаагүй. Ерөөсөө тийм яг мэрэгжлийн хүнээс зөвлөгөө авч байгаагүй юм байна. Зүгээр яг ингээл нөгөө мэдрэмж гэж байдаг штэ. Яг өөртөө ямар дуу зохихыг сайн мэддэг. Хөвчлэн нөгөө Испани, Латин Америк ч юм уу, Итали тэгээ нэг тиймхүү жаз, соул ч юм уу, R&B ч юм уу тиймхүү дуунууд зогтдог гэдгийг аюу сайн мэддэг. Тэгээ нөгөө хүний амьдрал ч амар сонирн байт юм биш. Би багтаа нөгөө камертон амтлагт угаасаа аягүй дуртай. Камертон амин тааст угаасаа бүгд л дуртай. Тэгээ камертон амтлагийн celebration цогт аягүй дуртай. Тэрний яг төгсгөлийн дунд 20 минут байдаг байхгүй. Багада би ингээд тэр 20 минут дуулаад тэгээд ямар гоё дуугаа гэж зүгээр тухайд л бодож байсан. Тэгээд нөгөө Universe Best Songs наадамд ороод бид нар мюзикл хийсэн шүү дээ кино. Одоо балхаж байгаа ах маань бүх нөгөө хит дуунуудаа ингээд бидэрт бэлгэлсэн байхгүй юу? Яг тэр кинонд зориулаад. Тэгээд би яг тухайд нөгөө ингээд ийм жоохон Латин Америктад дуудаг темпераменттай юм чинь дуу чи ариун их чинь нөгөө Miami айлгууч юм уу тиймэрхүү дуу надад өгөх гэсэн чинь. За акбота ингээд сүүлийн нэг дуу үлдлээ чамд энийг үгээд. Тэгээд камертон амтлаа 20 минут дуугаа би ингээд гайхаад би одоо наад чинь баг дуулчихдаггүй наа чинь ийм мундаг хамтлаг дуудаг дөрөв эрэгтэй хүний хоолоо орж ирж ийм хоолоо салгаад ингээд би яаж ийм дуу ганцаараа дуулах үгүй чи яг чадна гэд. Тэгээд тэр чинь зүгээр ингээд натур дээр одоо кино зураг хэрэлжээд яг гэр дотор зүгээр битсэн байхгүй. Тэгээд бичгтээ ингээд нэг яг тийм мэрэгчлийн студид биш зүгээр бид ингээд нэг юм түүдэг гал тойрол нэг дуулж байгаа юм шиг нэг ганц хөр дуулж үзэл. Өө за наа чи ингээд зүгээр ингийн аягүй гоё болчихлоо. Тэгээд би яг ихлээд амар голонгүй байсан. За энэ киноноос миний дуу нэг бараг явсангүй тэгээд. Тэгсэн чи харин нөгөө эсрэгээрээ гэдэг шиг амар хүмүүст хүрсэн. Тэгээд тэр дуг дуусанд би маш их баяртай дээ. Яг л ингээд миний амьдралд асар их дурсамжийг бүтээж өгсөн дүү байхгүй юу? Яг л хүний төрсөн өдөр дээр очиж дуулах өөр, шинэ жил дээр очиж дуулах өөр. Тэгээд хосуудын болохоор яг тэр амьдралын хамгийн нөгөө гоё мөчөд ингээд амар олон хосуудтай хамт байсан байхгүй юу? Хамгийн анхны нөгөө нэг юм мөнгө олсон ажил нь болохоор нэг 20 дуудаад тэгээд би амар дуртай очиалдсан чинь надад тогтоотой 100,000 төгрөг гэж байсан. Тэгээд тэр л анхны 20 байсан. Тэгээд 100,000 төгрөгөөр би найзтайгаа хоолнд ороод амар баярлал өөрөөрөө бахархаал тий. Найзгаа тултан байсан шүү. Манайс надад бахархаал. Янз бүр хөрмөнд очив шүү. Яг тоолж байгаа хөхтэй бүр асар их хөрмөндсөн. Европод ч хөрмөндсөн, Австрид байгаа хосууд, Чехэд ч очижсэн. Тэгээд нөгөө Европ дотор бол яг ингээм хөрмөнд. Сая Вьетнамд хамгийн сүүлд дууссан хөрмөлөр Вьетнам байсан. Сарны тосгал Оригоо би төрдөж чадахгүй хатуу боловч үнэн үсэрч өвдөлтөй би давж гарч дисгүй тэр шоу ганцаар надад самсалахгүй байсан би тэрсэн анхна халтар зэрэг кино үзэл тухайд яг халтар зэрэг кино дуугасан гэж цээжлээл зүгээр ингээ бид сонсголоор цээжлээ ч гэсэн бичээж авч юмаа бол тий яг нэг галын мэлгээр нь тэгэл мэдгүй яагаад ч юм Латин Америк хүртэл амар дуртай. Би ерөөс байнга л ингээд Латин Америктөө сонсоод явж идэг. Нэг Европ бид нар чинь ингээд зөөгч миний үеийн залуучууд хамт ажил, надаас дүү хүмүүс ажил, надаас ингээд ах хүмүүс, эгч хүмүүс ажиллана. Тэгээ манай нэг ажлын тэгдэг байхгүй юу? Манай нэг Аз Jennifer Lopez орж ирдэг. Би чи орж үсээ боогоод хормогчоо өмслөө тэгэл ингээд шууд дуулаад хэлдэг. Дуулаад бүжиглээд ордсон орны хүмүүстэй харьцаал. Тэгээд ер нь л нэг тийм манайх нэг пуужин баяраа гэдэг чинь пууж акбота гэдэг манай ажиллагаа. Тэрээс ороод шууд сүмгэнэл Гэрээ мухасаа хэцүүхнаас минь арай бишээ. Чи зүгээр намайг сонс, чимээгүй чиний хүн бологээд араар мэтэбэл орхонтой явбатаж дараа бачин би. Би яг уу юм амар тийм сүртэй том өрөөддгөө. Яг ингээд одоо чинь энэ жилийн болохоор ингээд энэ жилийнхаа нөгөө төлөвлөгөө гаргацсан. Бас л мөрөөдөл юм да. Нөгөө зорилго гэх юм те. Тэгээ баг багаар биелүүлээд би болохоор ингээд Европод юу яхийг аяа хүсдэг гэсэн. Жишээ нь энд нөгөө олонний өмнө гард дуулах ч юм уу, бар, ресторан дуулах ч юм уу. Тэр нь яг 2025-ны сүүлээс ингээд биелүүлсэн байхгүй юу? Болж л өгвөл тайзны том жижиг биш, хүмүүс их бага биш. Яг дуулаад явжлаа байхгүй юу? Одоо жишээ нь ингээд яг нөгөө мэрэгжлийн гоо сайхны одоо нүрээ бодуулаад ингээд сая шинжлэртэй ингээд
татцсан юмсал ингээл дуулахад амар гоё байна. Тэгэхээр хорон дээр л тийм гоё мэдрэмжийг авна. Амьдрал бол уралдаан тэмцээн биш. Бид нар анхны бөгөөд одоо бас эхний удаа амьдарч байгаа. Алдаатай оноотой амьдрал үргэлжилж байгаа. Тэгээд нэгэндээ жоохон хайртай бай. Тэгээд өглөөний ургах нарыг харж байвал өөрсдөө боломж асрах байгаа. Тийм болохоор тэр нөх өөрийгөө ингээд хүчлээд л хүнийг уралдаан тэмцээнд орж байгаа юм шиг хай зөөр хорог гоё оршин тогтнол. Тэгэл зүгээр л тэгж хэлмээр нь бүгд гол нь эрүүлэхийг хүс эрүүл яхад болно даа. M-Music application үзэл сонголтоороо Монголд тэргүүлж байгаа шилдэг 10 дуг танилцуулдаг. Нэвтрүүлгийн энэ хэсэгт шилтгэгийн шилтгүүдээр шалгарсан 10 дуг хөтлөгч Юка танилцуулна. Түүний хөгжмийн нэвтрүүлэг M-Music application-тэй хамтран 7 хоног болгоны шилдэг 10 дуг хүргэдэг. Ингээд энэ 7 хоногийн шилдэг 10 дуутай танилццгаая. Art pop, alternative R&B болон lo-fi чиглэлээр уран бүтээлээ туйравдаг артист байгаа. Ингээд чартын 10 дугаарт артист Mo Riri. Чартист орсон уран бүтээлийг сонсохдол зуны бороотой үе шиг санагдуулна. Ингээд Starfish хамтлагийн Already Gone. You were the dreamer. You were today. Амьдралын энгийн зүйлсийг эргцүүлэхэд энэ дуу танд яг тохирно. Дотор хүрээ хамтлагийн заримдаа зүйлс чартын 8 дугаарт. Заримдаа зүйлс даруулсан. Инди болон альтернатив чиглэлээр уран бүтээлээ туйравдаг The Compass хамтлагийн Hold дуу чартын 7 дугаарт оржээ. Pop diva Aruna шин залуу үеийн төлөөлөл болсон Morning Star хамтлагтай хамтран дуулсан Чамтай бас чамгүй чартын 6 дугаарт оржээ. Тавдугаар байранд орсон уран бүтээлчийг мэдхгүй хүн байхгүй байх. Ингээд Night Train хамтлаг Amazoncoтой хамтран дуулсан энэ гудамж дуу. Хоёр дуушны хоолойны төгс зохицол бэлгүүн болон тэгшээ нарын Чамтай чартын 4 дугаар. Түүний хөгжмийн нэвтрүүлэг M-Music application-тэй хамтран шилдэг 10 дуг хүргэдэг. Ингээд чартын 3 дугаарт гарсан цагаас л хойш фэнүүдийн дунд яригцаар байгаа рэпер Kaгийн Бүүвэ. Гар бой нүгэл цуглан балгаа даахгүй өнхөргөө амьдрал чи хэцүү үедээ хэцүү шүү. Бүтэн салхин таяа дарахад тэнгэр хол газар хатуу шүү. Бүүвэ гэж багаас сургах нэхий өлгий бүүвэ. Чартын 2-т орсон уран бүтээлийг гарсан цагаас нь хойш мэдгүй хүн ховор байх. Ингээд Morning Star хамтлагийн бодлын гүнээстэй оржээ. Энэ 7 хоногийн шилдэгээр ээждээ зориулсан чин сэтгэлийн үгстэй Limit King болон Blue нарын хамтарсан Mama. Сайн байна уу чи хүч сайн хүнтэй суусан. Санаалтан зовоож хүтэн газар суусан. Чихийхтэй халуун цодлон зовоож явсан бол одоо захын нэг танихгүй хүнээс та хүүгээ сонсон нэх хөө. Дураараа сонс M-Music.
7 хоног бүр шин мэдээллүүдээр хамтдаа аялдаг. Цаашдаа аялсаар байх дууран бүтээл таартай үзэгчдэд баярлалаа. Эх 7 хоногийнхоо яг энэ цагтаа эргээд уулзцгаая. Түүний